хамгийн сул засгийн газарт бид нар сая сайн оюутны хөтөлбөр батлууллаа. Оюутнууд зээл авах боломжтой бол оюутны зээл авч суралцах боломжтой. Зээлийн хөв буурлаа. Түрүү би хөтөлбөргээ ярьсан. Хөтөлбөрийг тавигдах шаардлага сургуулиудад бид нар тавьсан. Би одоо ажиллаж явах үеийнхээ яриад байна. Ямар тэр сургууль юу гаргах хэвээр тэтгэлэг гаргадаг байх хэвээр. Одоо харилцсан л хариуцлага үлээж шүү дээ. Оюутнаас чи төлбөр авч байгаа шүү дээ, ээж аваас тийм. Тэгвэл танаа сургууль хөтөлбөрөөр уралдаад магадлал итгэмжлэгдээд гадаадын их сургуультай харилцсан хөтөлбөрөөр солилцдог болох хэрэгтэй байна. Гэх мэтлэнгээр дээд боловсруулалт чанарын сайн шинжилэл хийгдэж байгаа. Олон оюутнуудыг гадаадад инженерийн бэлтгэл Японд сургаж байна. 1000 оюутны хөтөлбөр хэрэгжиж байна. Бас засгийн газрын тэтгэлгүүдээр хөгжилтэй орнуудад сургаж байна. Гэх мэтлэн дээд боловсруулалтын салбарт бол яагаад би дээд боловсруулалтыг яриад байгаа юм хэрэг хөдөө орон нутагт ер нь ингэ явж байхад хүмүүс амжиргааны төвшин ямар байгаа вэ? Бүхэл юм манай монголчуудын нэг сайхан чанар нь одоо боловсролыг нэгдүгээр тавьдаг ийм их сайхан уламжилтай ард түмэн хүүхдээ сургаж байвал юугаач харамлдаггүй хүүхдтэй. Тэр тусмаа сургахад нь юугаач харамлдаггүй. Хэдэн малаа банкны барьцаанд тавиад сургадаг. Тэр хүүхдийн чанартай бэлдэж тэр хүүхд нь бас аав ээжтэй төлсөн мөнгө, авсан мөнгө төлөх хэмжээнд сургаж гаргаж өгөх ёстой. Тэгэхээр тэр сургууль тавьж байгаа шаардлагууд өндөр болсон. Төгсөгчдийн чинь ажлын байранд очиж байгаа хувь төвшин хэд байх юм. Тэрнээс хамаарч одоо магадлал итгэмжлэлийн шалгуур тэнцэх гэх мэтлэн маш олон хариуцлагатай ажиллаж байгаа. Манай сургуулиуд дэлхийн нийтэд хөл нийлүүлж явж байгаа эхэлж байгаа. Шүтээс жишээ нь Массачусетийн технологийн их сургуультай хөтөлбөр солилцоод эхэлсэн байгаа. Гэх мэтлэнгээр